Өнөөдрийн байдлаар Монгол улсад 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 80 гаруй мянган хөдөлмөр эрхлэх боломжтой. Харин эднээс 15 мянга орчим иргэн нь хөдөлмөр эрхэлж байгаа юм. Харин тэдний 4500 төрийн албанд ажиллаж байгаа л үлдсэн нь хувийн эмчилд ажиллаж байна. За жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй ачаалал дах чадвар бусадтай харьцуулахад хэдий бага ч гэсэн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Батхүү тосгон савнгийн брэнд үүсгэж хөдөлмөрлөж байна. Батхүү төрөлхийн түнхний мултралтай группт байдаг. 2023 оны сүүлээс эхлэн онлайн сургалтанд хамрагдан өөхөн тосоор савн хийж эхэлсэн байна. За ингээд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 8 сая төгрөгийн дэмжлэг авч 3 жилийн хугацаанд 50%-ийг нь буцаан төлөх зарчмаар савн үйлдвэрлэх боломжоо бүрдүүлсэн байна. Тэрээр өдөрт нүүргаар эдийн савн 60-аас 80 ширхгийг үйлдвэрлэдэг байна. За ингэж үйлдвэрлэсэн савнгаа үзэсгэлэн худалдаа танилын хүрээгээрээ борлуулахаас өөр аргагүй итгэлээ. Таавал толгойр эрэхтэй бэрхшээлтэй мэн. Тэгэхээр манай тэнцэхгүй. За одоо бол бүр нас гэд яриад таны нас одоо ингэ итэрчээ одоо бараг та гэртээ суусан зүг хаал гэсэн юу. Тийм болохоор одоо ер нь хуваарийн хөдөлмөр эрхлэгээ 23 оноос хойш гар урлалын ер нь хийж байгаа. Тэгээд тэрнээсээ одоо хийж байгаа тэн дундаасаа одоо өөхөн тос манад маш ихээр хаягдчихээн. Тэр одоо сайхан цагаалтыг бас яг цэвэр органик гой бүтээгдэхүүн болгоё гэд тэгээд холбооныхоо сургалтанд хамрагдаад өшөө бас онлайнаар сураад тэгээд одоо жил гарсан болж байна. Үйлдвэрлэсэн савнг 4-өөс 8-7 хоног хатаах шаардлагатай байдаг. За иймээс Батхүү үйлдвэрлэлийн байртай болохыг зорж байгаа гэсэн юм. Түүний хувьд өмнө нь гал тогоонд туслах тоогч зэрэг ажил хийж үзсэн байна. За гисэн ч ингэж ажиллахад ажил олгогчийн зүгээс тавих шаардлага бусадтай адил байсан нь хүндхэн санагджээ. Хувийн байгууллагууд ажиллахад ер нь цагийн уян хатан биш. Тэгээд нөгөө одоо би ч хөгжлийн бэрхшээлтэй шүү дээ. Тэг чинь нөгөө одоо ажлын ачаалал аягүй байдаг. Тэгээд би бол яг өөрөө чадна гэж орж байгаа юм л да. Тэгээд орсон өнөө бас нэг яг энэ бас хуулиндээ заасан болохоор би бас тийж жоохон шаардлага тавьдаг байхгүй. Тэгэхээр эрүүл хүн шиг л та цалин авъя л гэж байгаа бол эрүүл хүн шиг эрүүл хүний бидний шаардлагаар ажиллана. Би аюул олон газар ажиллаж үзсэн. Заримд нь бол зүгээр гэрээгээр ажиллаж исэн, гэрээний хугацаанд гэрээгээ дуустал ажиллаж исэн. Тэгтэл ер нь байгууллагууд авах аягүй дурггүй. Хүчний байгууллага одоо ямарваа нэгэн хүчний янз бүрийн тийм цагдаа зэрэгэл ийм байгууллагууд болоод тэгэхээр яадаг вөхөр манад одоо яг ингээд бэрхшээлтэй юм хүнийг ажилуулах гэхээр одоо бас ингээд зөвшөөрдөг юм аа болдгоо юм аа гэдэг ийм юмнуудыг бол тавьдаг. Гэхдээ улсын хэмжээнд сая энэ 2023 онд гарсан хуулиараа бол тэгээд хүчний байгууллага ч хамаагүй заавал одоо туслах ажилтан ч утгаа ингээд авч явах шаардлагатай гэдэг ийм зүйлийг. Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилуулаагүй төлбөр гэж буцаад төлдөг байхгүй байгууллагууд. Эсвэл тийм үнэхээр боломжгүй бол тэр төлбөрөө улсад тушаах хэрэгтэй. Энэ мэтээр аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулахад анхаарах зүйл цөөнгүй байна. За угтаал 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулах ёстой. За тэгвэл энэ үүргээ биелүүлээгүйгээс төлөх төлбөрт за чиглэлтэй дүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлцээний тухайд гэхэд 2023 онд 900 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд байршуулсан бол 2025 онд 320 сая төгрөгийг байршуулжээ.